Тэгэхээр ээлжилтийн амралтууд ихэлсэн 6-8 дугаар сарын хооронд эрүүл мэндийн байгууллагууд хүний нөөцийн дутагдaltaй орох тохиолдлууд гардаг. За энэ нь ширэгдийн гомдол шүүмжлэлийг дагуулах нь бий. Тэгвэл манай сурвалжлах баг эмч нарын ээлжийн амралтаа авахд иргэдэд үүсдэг чирэгдэл болоод эмч нарын амралтын хуваарийг хэрхэн зохицуулдгийг сурвалжлалаа. Эмч байхгүй гэж үүдэн дээр өвчтэй биднес явна шүү дээ гэрлүүгээ. Ээлжийн амралтаа авсан байна гэд нэг эмчтэр ногдох юм чинь дараагийн эмчтэр шилжихээр хүлээлгийн цаг нэг өндөр болчтой. Даа ялангуяа улсын эмнэлгүүд дээр. Тэгээд одоо энэ нэг эмчтэр үзүүлэх гэхэд нөгөө эмчтэр нь очиж цаг аваад хэдэн 7 хоногор хойшлдог. Улсын эмнэлэг чинь тэгэл ер нь чирэгдэлтэй шүү дээ. Тэг хүмүүсийн харьцаанаас ахуулалт шин тий. Эмчнэр нь тэгэл бараг орж ирэнгүүтэл зарим загнах нь тэгэл яг амарж байгаа хугацаанд яг үзлэгт орж чадахгүй del хэцүү шттэ. Одоо 6 сард үзүүлэхээр бүх цаг нь дууссан гэд. Тэгээд 7 сарын 1-ээс нь цаг байхгүй гэд. тэгээ нэг очролдохгүй, номер олдохгүй. Тэгээ үзэхгүй гэл гаргахчтэй байл шүү дээ. Иргэнбэ Чингэлтэй нэгдсэн эмнэлгийн харшлын эмчид үзүүлэхээр очиход эмч нь амралтаа авсан байжээ. Харин оронд нь бэлгийн замын халдвар төвчний эмч байсан нь түүнийг онштой эргэлзэхэд хүргэсэн байна. Энэ үйлдэл 2 жил дараа нь давтагджээ. Чингэлтэй нэгдсэн эмнэлгийн хувьд эмч нарын ээлжийн амралтын хуваарийг оны эхэнд гаргадаг байна. Ингэхдээ нарийн мэргэжлийн төрөлцсөн нэг эмч нөгөө эмчийн орлого байдлаар зохицуулт хийдэг гэдгийг хэлж байлаа. Манай одоо эмнэлгийн тухайд бол дох бэлгийн замын эмч байна, кабинетийн эмч байна, харшлын нарийн мэргэжлийн мэргэжил эзэмсэн эмч байгаа. Тэр эмч маань хоёр эмчийн хоорондоо зохицуулаад яг амралтын хуваарийг зориуд зохицуулж дараагийн эмчтэй тухайн үзүүлэх хяналтанд байгаа өчнүүдийг хүлээлгэж өгч тэр арьс харшлын эмч одоо доторын эмч бай, ямар ч эмч бай, нарийн мэргэжлийн эмчнэр бол байгууллагт бол 2-3 байдаг. Эмнэлэгт нарийн мэргэжлийн төрөлцсөн эмч 2-3 байх ёстой. Гэтэл зарим эмнэлгийн тухайд эмч хүрэлцээгүйгээс шалтгаалan иргэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авахд хүндрэл учирдаг байна. Эмч нар ч гэсэн хүн учраас ээлжийн амралтаа авах нь зүүн хэрэг, харин иргэдэд үзүүлэх эмнэлгийн тусламж үйлчилгээ тасрах учиргүй. Иймээс эмнэлгүүд эмч нарын нэг нь нөгөөгөө орлох эмнэлгийн үйл ажиллагаа тасралтгүй явах нөхцөлийг бүрдүүлэх шаардлагатай байна.